84-р анги. Маструудын цугларалт. Саарал дээлтэй тагнуул тэр үгээ хэлээд хэдхэн амьсгаа өнгөрмөгц Лимийн хулсан төглийн нэг болонд гарч ирэв. Тэр тагнуулын харц олзоо шинжиж буй харцаг мэт Лиминийг ажиглаж байлаа. Үнэхээр залуу юм. 16 ч хүрээгүй байна. Царай нь жаахан гинэн хിവэр харагдана. Гэхдээ сайн ажиглавал хөмсөг тухны хооронд нь цочирдом хурц бардам авраа байна. Ийм царай, ийм авраа жижигхэн цөөрмөс төрөх зүйл биш. Түүний үүрсэн жад бол 820 жинтэй солон нэвтлэгч. Өчигдөр би зөрүүд Тэнгэрлэг зэвсгийн танхимд очиж энэ жадыг зарсан дэлгүүр эзнээс асуусан. 15 та залуу ийм хүнд сурахад хэцүү зэвсэг сонгоно гэдэг зориг шийдэл нь үнэхээр магтууштай. Хизээ нэг өдөр ханхуу нарын нэг нь угсаа залуунчлах ханхуугийн эсрэг төрийн эргэлт хийх юм уу бослог гаргавал Лимийн энэ солон нэвтлэгчийг бариад манай эзэн хааныг хамгаалж чадна. Энэ жад нэг шүрхэхэд хэдэн 10 хүний амийг авч чадна. Энэ Лиминийг би заавал угсаа залуунчлах ханхуугийн талд татах ёстой. Лиминий солонго нэвтлэгчээ үүрэн ирмэгц бараг агшин зур бүх хүний харцыг татав. Зарим харц онцгой халуун байлаа. Яг л түүний дүр төрхийг оюундаа сэлэх гэж буй мэт. Лимийн жинхэнэ хаосын аргыг бясалгаснаас хойш мэдрэмж нь онцгой хорцуулсан. Тэр халуун харцыг даргуудлан харвал сэлэм тулсны төглийн болонд саарал дээлтэй нэгэн ир зогсож байв. Саарал дээлтэй ир үл элийг зочив. Тэр намайг мэдэрчв. Түүний байрлал хол мөн олны дунд ууссан байсан. Олон хүн Лимин рүү харж байхад өөрийг нь тусгаалan анзаарна гэж байх ёсгүй. Гэтэл тэр анзаарагдчихлаа. Учир нь түүний харц бусдынхаас илт өөр байв. Энэ Лимин бусдыгаа ажиглахдаа ямар нэгэн тусгай мэдрэгчтэй мэт юм. Үнэхээр итгэмээргүй. Сүнсний хүч нь бусдаас хавгүй хүчтэй болов. Саарал хувцастай ир энэ онцлогийг нь дотроо тэмдэглэж авлаа. Хожим тэр бүх мэдээллийг нэгтгэн угсаа залууншлах ханхуй тайлан болон хүрэх болно. Лимийн ирснийхаа дараа суух нэг газар сонгоо. Солон нэвтлэгчээ өвдгөн дээрээ хөндлөн тавив. Тэгээд нүдэ анин бясалгаж амьсгалаа тогтворжуулж эхэллээ. Тулааны ордны бусад шавнаар үе үе түүн рүү харц шиднэ. Тэнгэрийн ордны зарим шав хүртэл Лиминий өсөн нэмэгдэж буй хүчнээс үл ээлийг айдас мэдэрч байлаа. Одоогор түүний хүч эндээс доогор тул удахгүй хурдтай хурч ирж магадгүй. Долоон гүн ухааны тулааны ордны дүрмээр газрын танхимын шав Эренбийн чулуун дээр эхний 80 орвол Тэнгэрийн ордны дурын шавыг ганц удаа сорих хэрэгтэй. Ялвал тэр шавыг байрыг эзэлж Тэнгэрийн ордны шин шав болно. Харин ялагдсан хүн хасагдана. Тэнгэрийн ордны шавийн тоо тогтмол 72. Тэр 72 хүний дунд сар бүр өөрчлөлт гардаг. Сар бүр Эренбийн тулааны дараа 2-3 сорилт гарах нь хэвийн зүйл. Газрын танхимын шавнаар үргэлж Тэнгэрийн ордны шав нарыг шахаж гаргахыг зорддог. Эцсийн эцэст газрын танхим Тэнгэрийн ордны шав нарын ялгаа асар их. Тэнгэрийн ордонд ормогцоо онцгой шагнал авна. Үүн дээр чанарын үрэл 15 жинхэнэ хүчний чулуу мөн 7 том алах тойргийг ашиглах 30 цагийн эрх багтана. Лимийн удаа эсвэл дараагийн удаа эхний 80 төрнө. Тэгээд тэдний нэгнийг сорих болно. Ингээд тэд яаж санаа зовхгүй байх вүлээ? Хинч Тэнгэрийн ордноос хөгдөхийг хүсэхгүй. Энэ нь зөвхөн асар их нөөц алдна гэсэн үг биш. Мөн нүүрээ алдах том ичгүүр байлаа. Яг энэ үед олны дунд шууган дэгдэв. Лиян, Увайдо, Жуян эхний 50 доторх 3 мастер гинт гарч ирлээ. Энэ удаагийн төмөн алах тойргийн шалгалт үнэхээр маструудын цуглалт болж байв. Олон хүн ярилцаж байх зур Лиминий харц Жуян дээр тогтов. Жуянтай хамт мэдээж Лэн Юньё байлаа. Лэн Юньё дөнгөж дөрвөлжин чулуун дээр талбарт орж ирээд зогсов. Тэр сэлэм тулсны төглийн нэг болонд нуугдав. Лиминтэй нүр тулж тэр эвгүй байдалд орохыг хүсэхгүй байгаа нэлт. Лимин Лэн Юньё руу ганц ч харсангүй. Түүний харц зөвхөн Жуян дээр төгжигдсэн байв. Жуян чи эцэст нь гарч ирлээ. Би 7 гүн ухааны тулааны ордонд ирээд 1 сараас илүү боллоо. Чамаас анхудаа чамайг харж байна. Жуян ч мөн Лимин рүү харав. Тэдний хооронд өрнөж буй 9 хонзон мэдэх хүн маш цөөхөн байсан тул тэдний ширтэлцгийг хэн ч онцолж харсангүй. Дээрээс нь Лиян, Увайда нарч мөн Лимин рүү харж байлаа. Энэ шинэ үеийн шав ирээдүйд хүчтэй өрсөлдөгч болж магадгүй тул түүнийг анхаарах нь хэвийн эрг. Жуян Лимин рүү илэрхийлэлгүйгээр ширтэв. Гадаргуу дээрээ ямар ч сэтгэл хөдлөлгүй. Лимин гэж хэн болохыг мэдэхгүй мэт байлаа.
Тэр Лимин рүү хэсэг хараад харцаа бууруулав. Тэр агшинд Лимин Жуяны нүдний гүнд нуугдсан хүйтэн алах санааг мэдэрчээ. Түүний Жуянтай хийсэн тэмцэл анх Лан Юниугаас эхэлсэн. Гэвч одоо Лан Юниутай огт холбоог болсон. Лимин Жуяныг өөрийн тулааны зам дээр заавал давж гарах ёстой саад гэж үзэж байлаа. Харин Жуян дахин бүтлгүүж бухимдснаасаа болж Лиминийг заавал сугалж хаях ёстой өргөс гэж үзэж байв. Тэгэхгүй бол түүний тулааны зүрх хизээч бүрэн болохгүй. Тэр өргөс үргэлж зүрхэнд нь хатгасаар байх болно. Эхэндээ хоёр тал бие биедээ зөвхөн дивсэж дахин босч чадахгүй болтол унахыг хүссэн. Гэвч одоо тэд бие биенээ шууд устгахыг хүсэж байлаа. Ялангуяа Жуян. Тэр аль хэдийн Лиминийг яаж алхаа төлөвлөж эхэлсэн. Хардаа Бэжиньюан, Моронзи хоёр ч ирлээ. Тэд ч бас эхний 50 доторх 2 мастер шүү дээ. Илүү олон мастер ирсээр байна. Энэ удаагийн Түмэн алах тойргийн ирэмбийн тулаа үнэхээр луунуудын цугларалт болж байна. Бэжиньюан, Моронзи хоёр гарч ирэхэд тэнд байсан бүх хүний харцыг өөр дээрээ татав. Тэдний үүсгэсэн шуугаан Лиминийхаас илүү байлаа. Лимин хүмүүсийн харцыг татсан бол энэ хоёр бүсгүй бүх эрэгтэй шавийн сэтгэлийг хөргөн зүгээр л зогсож чадахгүй болтолдуулж тулааны хүсэл нь тэнгэрт тулсан мэт болгожээ. Учир нь энэ хоёр бол гоц үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд байлаа. Долоон ухааны тулааны ордонд эмэгтэй шав угаасаа олон биш. Тэдний дундаас хүчтэй эрхэмсэг төрхтэй тэнгэрийн дагин мэт гоо үзэсгэлэнтэй бүрч ховор. Бэжиньюн, Моронзи шиг охид бол эмэгтэйчүүдийн дундх сорн байлаа. Бүх хаант улсын хэмжээнд ч ийм бүсгүйчүүд олон олдохгүй. Энэ хоёр эмэгтэйг хамтдан Долоон гүнний бардам хос гэж нэрлэдэг. 1000 түмэн гоо үзэсгэлэн нэг бие шингэсэн мэт гэж хэлж болно. Их хүчнөө том гэр бүлийн олон хүүгүүд тэдний үнэрт үсэнд хүрэхийг хүсэж байсан ч бүгд бүтэлгүй буцжээ. Ийм үзэсгэлэнтэй бардам эмэгтэйчүүд мэдээж хэмсэг. Тэд заавал эр хүний эхнэр болохыг хүсэхгүй. Хэрв гэрлэн гэвэл эрэгтэйчүүдийн доодох лууг л сонгоно. Байр суурь эд баялаг хангалтгүй. Тэдэнд хүч чадал бас сайн ёс суртахуун хэрэгтэй. Жуян битгий хүмүүс хангалтгүй. Тэр байтугай хоёр бүсгүйг хатан болгож авахыг хүссэн ханхуунаар хүртэл чадсангүй. Хоёр бүсгүй ирснээ дараа Бэжиньюан Лимин рүү нэг харав. Дараа нь Моронзитай хамт хусан төглийн цэвэр өвстэй хэсэгт сууж охидын нууц яриагаа ярилцж эхэллээ. Тэд бусдын анхаарлыг цааш тогтоосонгүй. Бэжиньюан Моронзи хоёр ирснээс үүссэн шуугаан намжаагүй байтал олонний дунд дахин хөл хөдөлгөөн гарлаа. Линсин, Тако, Тэнгэр минь тэр хоёр өнөөдөр ч бас иржээ. Линсин, Тако хоёрын хувьд Түмэн алах тойргийг шалгалтанд оролцох бараг утгагүй. Тэдний байр суурь хөдөлшгүй. Аль хэдийн 1-р, 2-р байрт байгаа тул дээш ахих газар үгүй. Тэд заавал оролцох гэж ирээг бах. Магадгүй ирэмбийн тулааныг үзэхээр ирсэн. Тийм байх боломжтой. Энэ удаад хит олон мастер гарч ирлээ. 9 гарч буй шин од Лимин дэндүү хурдтай гэрэлтэж байна. Тэд түүн анхаарах нь мэдээж. Лимин Линсинийг чимээхүйхэн харлаа. Энд тэдний 3 дахь уулзалт байв. Анх уулзахад Лимин Линсиний хэр аимшигтай ямар аюултай хүн болохыг бүрэн мэдрээгүй. Харин бясалгал нь ахих тусам Линсиний айдас төрүүлэм авраг улам тод мэдэрч байлаа. Линсиний бясалгал Цэн Шинсуантай зүрэлтэх үйц. Лимин дотроо Цэн Шинсуан түүний өрсөлдөгч биш гэж итгэж байв. Энэ Линсин бол бүрэн хүйтэн цус таалах машин. Зүгээр л хүн дүртэй алуурч араатай. Талбай дээр улам олон мастер сугларч байлаа. Түмэн алах тойргийн шалгалт эхлэхэд эхний 50 доторх 9 мастер аль хэдийн иржээ. Энэ тоо үнэхээр өндөр. Бүтэн жилийн турш зөвхөн хичээлийн жилийн төгсгөлийн эцсийн шалгалтын үед л шилдэг мастерууд ийхүү бөөгнөрөө цугларсан дүр зураг харагддаг байлаа. Таалагдсан бол лайк дарж Wildcard аудио сувгийг subscribe хийгээрэй. 85 дугаар анги. Моронзи, Бэжиньюан. Шалгалт албан ёсоор эхэлнэ. Оролцох хүсэлтэй бүх хүн Түмэн алах тойргийд орох тул нэг жинхэнэ хүчний чулуу төлнө. Түмэн алах тойргийг хариуцсан дамал ахлах үгээ дуусгаж амжаагүй байхад Ван Янфэн аль хэдийн хамгийн түрүүнд тахилын тавцан дээр үсрэн гарсан байлаа. Энэ Ван Янфэн үнэхээр дарах тусам олон зөрөгтэй болдог хүн юм. Энэ удаа хэдэн байр ихэх бол тайзанд орох үзэгчид Ван Янфэний өмнөх шалгалтын үр дүнд гэрэлцэж байв. Тэр өмнө 168 дугаар байр байсан. Гэвч шалгалт дуусны дараа хэдэн хүн түүнээс дээш гарч
Хуан Фэн 172 дугаар байр руу шахагдсан байлаа. Хуан Фэн түмэн алах тойргийн тахилын тавцан дээр сууж оюун санаагаа тавьшруулан бясалгав. Тэр өнөөдөр өөрийгөө зөвхөн жижиг дүр тоглох болно гэдгийг ойлгож байлаа. Бүр ирэх 1-2 жилд шин тайз түүнийх болохгүй байж мэднэ. Түүний хийж чадах зүйл бол алхамаар баттай тулдах. Шалгалт эхэллээ. Гэрлийн бүр хүүл тахилын тавцан дээр бууж Хуан Фэний алах сэрэл эхлэв. Тавтан дээр ивсэн 2 хүний ихэнх нь 120 орчим ирэмбтэй байлаа. Шалгалт дуусах төхөд Хуан Фэн 3 дахь ялагдсан хүн болов. Түүний эцсийн ирэмб 145. Энэ Хуан Фэн 150 дотор орч чадлаа. Түр зурхлах, дараа нь дахин шахагдана. Гэхдээ 2 дахь сарынхаа шалгалтаар 150 дотор орно гэдэг маш сайн үр дүн. Хуан Фэн үнэхээр сайн байстай. Гэвч Лиминий гэрэл дэндүү хорц байсан тул тэр бүрэн дарагдж хүмүүсийн анхаарлаас гадуур үлджээ. 2 дахь ээлж шалгалтанд орох хүсэлтэй хүмүүс тайзан дээр гар даамал ахлах шав дахин хэлв. 12 байр сурвалмагц нийл ягаан хувцастай нэгэн залуу бүсгүй салхи мэт тайзан дээр нисэн гарч нэг байрал дээр бацгсов. Энэ охин бол Муранзи байлаа. Жиний агчээ шалгалтаа эрхэтгэн дуусгая. За, удалгүй байж Жиньонч мөн тайзан дээр гарч ирэв. Олны дундаас сэтгэл хөдлөн уул галдах дуу сонсогдов. Энэ хоёр үзэсгэлэнтэй бардам бүсгүй 17-18 настай. Тэдний тэнгэрлэг төрх эрхэмсэг аашаагийг төр орхиж чигсэн. Тулааны авьяас нь Тэнгэрийн аз хаан тулсын залуу үеийн эхний арга багтгойц. Дээрэс нь энэ хоёрын гэр бүлийн ард тал гайхалтай. Бусад хүмүүс тэднийг Тэнгэрийн үйл мэт харж зөвхөн санаа алдахаас өөр юу ч хийж чаддаггүй. Муранзи 7 гүн ухааны тулааны ордны 2 жил суралцсан бөгөөд ирэмбэн 36, байж өнөө 3 жил болсон бөгөөд ирэмбэн 26. Эдгээр үр дүн ялангуяа Муранзигийнх Жуяныхтай энэ тэнцвүүц байлаа. Үзэсгэлэнтэй бүсгүйчүүд шалгалтанд ороход бусдын анхаарлыг татах нь үргэлж амархан байдаг. Тэр байтугай олон тагнуулууд ч толгоогоо эргүүлэн харжээ. Тэдний ажилтдаг том хүчнүүд тухайлбал 10 дугаар ханхүү зэрэг хүмүүс энэ хоёр бүсгүй гэр бүлдээ оруулахыг хүссээр ирсэн. Мэдээж энэ хоёртой харьцуулахад Цэн Шинсван бүр ч илүү гялцсан оршихуй. Гэвч Цэн Шинсван дэндүү хол идеал байлаа. Тэр Шинчан мастер болох замыг зорихоор шийдсэн. Шинчан мастер гэдэг бол үлгэр домогт гардаг оршихуй мэт. Үхэлд жирийн хүмүүс түүнд хүрэхийг мөрөөдөгч ирэхгүй. Цэн Шинсваны тэ гэрлэн гэдэг тэнэг хүний зүүд төдий. Тиймээс Муранзи, Бай Жиньон хоёр ирчүүдийн илүү хүсэмжилтэй хүмүүс болжээ. Хэрв тэдний аль нэгэнтэй гэрлэж чадвал нөхөр нь олж жаргалаа эдлэхээс гадна тэдний дэмжлэгээр амьдралдаа асар их түлхэж авна. Ийм олон даваа тал байхад хэн сэтгэл хөдлөхгүй байх вүлээ? Хэрв энэ хоёрын зэрэг ихнэр болгож чадвал тэр нь амьдралын оргил болохыг хааны ханхуу нар хүртэл ийм шуналтай мөрөөд зүрхэлтгүй. Түмэн алах тойргийн гэрлэн бүрхүүл тэднийг нөмөрч 2 бүсгүй шалгалт албан ёсоор хэллээ. Хүний танхимын зарим эрэгтэй шав гэрэл домсон энэ хоёрын дүрийг ширтэн нударгай чангалж амандаа бутнаж байлаа. Тэд өөрсдөө шалгалтанд орж буугаас ч илүү төгшиж байгаа мэт. Үүнийг харсан Лиминий зүрхэнд багахан мэдрэмж төрөв. Хүн өөрийн зүрхэндээ ямар нэгэн зүйлийг хизээч авч чадахгүй гэдгээ тодорхой мэдж байхад тэр зүйл өөртөө нөхд холбоогүй байсан ч илүү их анхаарч бүр санаа зовдөг. Энэ бол хамааралгүй хүний гуниг. Хамааралгүй хүн. 7 гүн ухааны тулааны ордонд орсон байсан ч хэрвээ энэ авьяаснуудын огцон мөрсөлдөөний дунд хаврын цэцэг мэт дэлгэрч чадахгүй бол эцэстээ ямар байсан хамааралгүй хүн болж хувирна. 6 хүчний хугацаа өнгөрөв. Тахилын тавцан дээр Муранзи зөөлөн ханиалгаж жижигхэн царайн цонхилсан байдалтай бууж ирлээ. Энэ дур зураг л эргэн тойронд нь ширтэж байсан олон ирчүүдийн гараа өөр ирэхгүй хатгад хөргөв. Хэрв тэд Муранзигийн оронд энэ өвдөлтийг төвчиж болох байсан бол дуртаяа төвчих байсан биз. Муранзигийн эцсийн ирэмб 28. Энэ үнэхээр цочирдсан үр дүн байлаа. Удалгүй Бай Жиньонч тахилын тавцангаас буув. Түүний эцсийн ирэмб 22. Энэ хоёр үзэсгэлэнтэй бардам бүсгүй олон бүр гялцаж байлаа. Дахин нэг жил өнгөрвөл тэд ихний аргач ч орж мэднэ. Бүх тагнуулууд дуу дамжуулах сахиусаа даруй асааж эзэддээ мэдээ өргөв. Энэ хэрэг ханхүү нарын анхаарлыг татахад хангалттай. Энэ хоёр бүсгүй үнэхээр хамгийн дээд чанарын эмэгтэйчүүд байлаа. Гэвч харамсалтай нь ханхүү нарын зүрх хичнээн хөдөлсөн ч тэдний хүчээр авч чадахгүй. Тэдний ард буй хүчнээс айдаг байв. Ханхүү нарын өөрийн нөлөөч баггүй ч хааны гэр бүлийн тушаал дүрмийг хүндэтгэн дагахаас өөр аргагүй. Мөн тэд 7 гүн ухааны тулааны ордныг үл тоомсорлож огтж чадахгүй. Ямар ч хүн, ямар ч байгууллага
Тэр байтугай хааны гэр бүл хүртэл долоонгүй ухааны тулааны ордны шавийг хүчээр дарах зориггүй. Хэрв долоонгүй ухааны тулааны ордны дүрмийг зөрчиж шавийг дээрлэхвэл энэ долоонгүй хүндийг доромжилсантай адил болно. Долоонгүй хүндийн аимшигтай хүч хааны гэр бүлийг хүртэл өвдөг дээр нь чичрүүлж чадна. 3 дахь ээлжийн шалгалт эхэллээ. Оролцох хүслээ шавнар тайзан дээр гар. Даамал ахлах шав дахин зарлав. Байрнууд суллагч Жуян Ли Минь рүү үл мэдэх харцаар шидээд айжмаар тайзан дээр гарлаа. Жуян тайзан дээр гарлаа. Авиасны хувьд Жуян өөрийн үеийн эхний 10 суудны заавал нэг биш ч ялгаа нь хол биш. Тэр 17-той, дээд 4-р зэрэглэлийн авиастай. Долоонгүй ухааны тулааны ордонд 2 жил суралцсан бөгөөд Ерөнбийн чулуун дээр 30 дугаар барьт байдаг. Энэ үр дүн зөвхөн Муран зээгийнхаас л доогор. Мэдээж ийм төвшөнд хүрэхийн тулд Жуян томоотой, тоглоомтой, хөнгөн зантай Муран зээгээс хавгүй хөдөлмөр цаг зарцуулсан. Тиймээс түүний авиас үндэ баг зэрэг дутуу гэж хэлж болно. Жуяны хүч чадал авиас олон том хүчний анхаарлыг татсан мэдээж. Гэвч Жуян хизээч өөртөө танигдах хүн биш байхаар заягдсан. Жу гэр бүлийн тэргүүний охин бол Жуяны авах эгч. Тэр хааны ордонд орж хожим хааны эрхэм татвар юм хатан болсон. Тэр бол асар их нөлөөтэй 10 дугаар ханхүүгийн их юм. Тиймээс Жуян эхнээсээ л 10 дугаар ханхүүгийн хүн байх хувьтай. Тэнгэрийн яз хаан тусын залгамж халааны дүрмээр татвар эмийнхүү өв залгамжлагч болж болохгүй. Гэвч хаан залуу биш болж хатан хүүхэдгүй байсан тул хаан эрхэм татвар эм хатны анхны хүү болох 3 дугаар ханхүү өв залгамжлагч угсаа залгамжлах ханхүү болгожээ. 3 дугаар ханхүү багаасаа ном уншиж бичиг эрдэм сурсан. Гэвч тулааны авиас нь ердөө 2 дугаар зэрэглэл хүч нь хязгаартай. Сайхан энерггүй сэтгэлтэй боловч хаан ширээг аюулгүй залгамжлахад хангалтгүй байлаа. Харин 10 дахь ханхүүгийн тулааны авиас хааны бүх өвгүүдийн дундаас хамаагүй өндөр. Доод 4-р зэрэгэл. Дээрээс нь тэр шаргуу хөдөлмөрлсөн тул бясалгал нь ч өндөр. 20 хэд настайдаа 10 дахь ханхүү хил дээр цэрэг өдөрлөж олон удаагийн цэргийн гавьяа байгуулсан зөрөх дайчин гэдгээр алдаршжээ. Түүнд үүлэн ван цол олгож ягаан алтан титэм 4 хумстлуу хатгамалтай хааны дийл хайрлсан. Тэнгэрийн Аз хаан тусад хааны бүх өвгүүд том цол олгодгүй. Цол хэрэгэм 2 төрөлтэй. Нэгдүгээрх нь ван буюу ханхүүгийн цол, хоёрдугаарх нь гүн. Ван бол 1-р зэрэглэлийн цол, жишээлбэл 10 дахь ханхүүгийн үүлэн ван. Тэр нутаг эзэмших хэрэгтэй бөгөөд хааны тамга шиг улсын эрдэнэд дүүцэх хүч мэдлэлтэй. Харин гүн бол зөвхөн 2 дахь зэрэглэлийн цол. Зөвхөн харш эзэмших хэрэгтэй. Засгийн газар болон сөрөг талын хүч нөлөөгөөр харвал 10 дахь ханхүүгийн хүч угсаа залгамжлах ханхүүгийнхаас ч илүү ээж мэд. Ирээдүйд хаан ширээ хэний гарт очихыг хинч таажуулж чадна. Хэрв 10 дахь ханхүү хаан ширээнд сувал Жуяны хааны дүү үеэл болно. Жуяны их бол Жу гэр бүлийн зөвхөн татвар эм тул тэр татвар эмийн хүү гэж нэрлэгдэнэ. Гэвч түүний аавга ихч бол үндэ хааны эрхэм татвар эм хата. Тэд эцгийн талаар холбоотой. Хэдийгээр цусан холбоо нь баг зэрэг хол боловч Жуяны онцгой хүчээр тэр шинэ хааны үнэт тэтгэлийг заавал олж чадна. Шалгалт эхэллээ. Жуян түмэн алах төрөгт ормогц хүмүүс даруй хүч хасааж хугацаа хэмжиж эхлэв. Хүчнүүднийг нэгээрээ шатаж дууссаар байлаа. Удалгүй 5 дахь хүч талдаа оров. Энэ үед л Жуяны царай баг зэрэг цуглуулсан шинж үзүүлв. 6 дахь хүч хасаж бараг дуусах төгөхөд Жуян ханиалгаж түмэн алах тойргоос гадагш шидэгдэв. Эцсийн ирэмб 32. Лимийн энэ байрлалыг чимээхүү хараад нэг их гайхсангүй. Жуян долоонгүй ухааны тулааны ордны тэнгэрийн ордонд хагас жилээс илүү хугацаанд байсан. Тэр үед түүний бясалгал бие бэхжүүлэх төвшний 3 дахь шатны оргил байсан. 20 одоо тэр бие бэхжүүлэх төвшний 4 дахь шатанд нэвтэрсэн. Иймээс бясалгал нь өсрөнгөө өссөн хэвийн эрг. 32. Өнгөрсөн сард миний байр 126 байсан. Лиминий нуруундаа үрсэн солонго нэвтлэгчийн ишний илэн өөрөө ирэхгүй уруулаад олов. Тэгвэл одоо би тайзан дээр гарч өөрийгөө болон Жуяны хоорондын ялгаа хэр өндөр байгааг харъя. Энэхүү зохиолын үргэлжлэлийг уншихыг хүсвэл wildcard.audio.com сайтаар зочлоорой. Дараагийн ангаар дахин уулзах хүртэл түр баяртай.